Сайхан байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд дараагийнхаа тарай мэргээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийнхөө мэргийг хийхээс өмнө юуны түрүүнд яагаад энэ тарай мэргийг хийх болсон шалтгаанаа товчхон ярих гэж бодлоо. За миний хувьд бол нэг юм дутуу мэдрэмжтэй амьдраад исэн. Тэгээд амьдралынхаа талбаруудыг бүгдийг нь ингээд игнүүлж агаад яг аль талбарт нь би ингээд дутуу байгаад байна. Юу хийх ёстой юм бол гэд ингээ хаахаар миний бүхэл зүйл бүрэн дүүрэн байсан. Гагцхүү миний сэтгэл зүйл нэг хийх ёстой юм а хийхгүй байгаа юм шиг эсвэл дутуу хийгээд байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Тэгээд энэний дагуу эрэл хайгуул хийж явж байгаад яг энэ тарай мэрэг гэдэг зүйлийг олж мэдээд энийг ингээд сураад бусад хүмүүсийг ингээд энергийг нь уншаад гэх юм уу тий одоо тухайн нөхцөлийнхэн шийдлийг олж өгж явах тэр үед би яг дотроосоо юм дүүрэн мэдрэмж авсан. Яг би хийх ёстой зүйлээ, утга учиртай зүйлээ хийж байгаа юм байна гэдэг тэр үгээр хэлэхэд яаж хэлхийг сайн мэдэхгүй. Гэтэл ямар ч гэсэн зүрх сэтгэлээс нэг юм дүүрэн энерги яг өөрийгөө байгаагаар нь мэдрэх, бүтэн мэдрэх тэр мэдрэмжийг авсан. Тийм учраас ингээд надтай адилхан ийм эрэл хайгуул хийж байгаа хүмүүст замын гэрэлтүүлэх гэх юм уу, замын дүтлэх зорилгоор ийм тарай мэрэг хийя гэж шийдсэн байгаа. За өнөөдрийн мэргээрээ би юу үзэх вэ гэхээр яг одоо миний энэ мэргийг сонсож байгаа хүмүүсийн ерөнхий энергийг үзэж өгнө. Мөн дээрэс нь өнөөдөр амьдралд нь ингээд нөгөө урагшилахад илүү өсөж хөгжөхөд саад болж байгаа хамгийн одоо том хүчин зүйл бүхий сөрөг итгэл үнэмшлийг олж мэдэх. Тэгээд тэрний бүр яг учир утга хаанаас тийм зүйл үүссэн бэ гэдгийг нь үзээд мөн тэрнээс хэрхэн гарах вэ гэдгийг нь үзэж өгье. За энэ хоёр хүчрийг хоёул ингээд авчихъя. За манай энэ хүү мэргийг үзэж байгаа хүмүүс маань ер нь бол маш их өөртөөгөө ажилтдаг хүмүүс байна гэж харагдаж байна. Өөрийнхөө одоо дотоод мөн чанарыг ирж байгаа, би яг юунд баярлдаг, яг юу хийхийг хүсэж байгаа вэ гэдэг тэр эрэл хайгуулыг нэлээд хийгээд удчихсан. Тэрний төлөө нэлээд цаг хугацаа болон сэтгэл зүрхээ зориулчихсан явж байгаа тийм хүмүүс байна. Гэхдээ одоо юу гэхөө яг нэг юм болохын даваан дээр гэдэг шиг яг ингээд уг нь бол болоод байгаа хэрнээ нэг юм очоод ингээд твэгтчээд байгаа юм шиг яг эцсийн тэр хамгийн сүүлийн алхмыг хийхэд ингээд нэг юмн дээр очоод тэгэлчихсэн юм шиг гэх юм уу тийм мэдрэмжтэй яваад энэ уг нь ингээд болоод байна. Гэхдээ нэг юм дутуу байна. Нэг юм болохгүй байна гэдэг юм. Тэгээд тэрийг ингээд маш их хүчилж байгаа болох л ёстой. Энийг би хийх л ёстой гэдэг тэр нөгөө жоохон ингээд хүчилж муухарлаж гэх юм уу те эвийг олохгүйгээр одоо ингээд хүчлээд байгаа энерги байна. Тэгэхээр болоод байгаа юм шиг хэрнээ цаагаараа том зургаар нь харахаар болохгүй байгаа тийм энерги энд харагдаж байна. Тэгээд ер нь бол хийж байгаа зүйлээсээ нэлээд их ядралттай ядарсан ч гэсэн яг нөгөө нэг эцсийн зорилгоо харж байгаа учраас энэний төлөө маш их шаргуу хичээлж байна, явж байна, зүтгэж байна. Сахиусууд нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр ер нь бол энэ энергийг бол ойлгоод байна. Чиний яг зорилго ч юм бол зөв байна. Тэгтээ жоохон ивэр үз, жоохон намдаад, жоохон газартаад тийм ээ. Энд ийм хүмүүс байж магадгүй миний бодлоор сүнслэг амьдралын тухай ингээд сонсдог, боддог, тий сүнслэг амьдралыг судалдаг. Тэгтээ тэр нөгөө сүнслэг амьдрал гэдэг зүйлийг, сүнслэг бодол гэдэг зүйлийг арай одоо хөөрөгдүүлж бодоод байгаа гэх юм уу? Газар дээр буулгахгүй одоо ингээд сайхан зүйл бодоол яваад байвал бүх юм сайхан болно ч гэдэг юм уу нэг арай хөнгөн хуймгайгаар арай жоохон ийм газардлаггүй бодоод байна. Гэхдээ энэ одоо өөрийн чинь явж байгаа зам бол зөвөө эцсийн алхмыг хийх гээд байна. Эцсийн алхам одоо яг хүссэн үр дүн рүүгээ яг очих гээд байна. Тэгвэл ийшээгээ гарахын тулд энэ жоохон хөөрөгдөл, энэ жоохон бодлуудыг аваад хайчих юм бол ядрахгүйгээр явах боломжтой.
Тэгэхгүй бол одоо нөгөө юу гэж хэлэхээр юм дээ. Би одоо ингээд сүнслэг амьдрахын тулд ийм имийг ч хийж болохгүй, тийм имийг ч хийж болохгүй. Эсвэл би сүнслэг амьдралаар амьдрах юм чинь би ийм байх хэрэгтэй гэж өөртөө ингээд нөгөө хиймэл дөрүүдийг өөртөө өгөөд тэгээд тэрэндээ айгүй их ядраад байна. Энийг жоохон ивэр арай жоохон газардаад арай жоохон хөнгөнөөр хүлээж авах юм бол энэ зүйлээс гарахад тун ойрхон байна. За тэгэхээр ер нь товчхондоо хураангуйлаад хэлэхэд юу гэвэ гэхээр магадгүй заавал сүнслэг амьдралч биш ер нь зүгээр хүн амьдралынхаа одоо ингээд туршид та карьер хөөж байгаа бол тэрлүүгээ арай хэтэрхий ингэж махарч улаарч зүтгээд байна. Тэр хичээл зүтгэлийг жоохон багасгаа зарим шаардлагагүй зүйлсүүдийг нь орхиод зөвхөн өөрийнхөө даах гэх юм уу те зөвхөн өөртөө хэрэгтэй тэр цөөхөн зүйлсүүдийг аваад урагшлах хэрэгтэй. Тэгээд яг одоо та бол ямар нэгэн зүйлийг ингэж улайрч хийх гэхээсээ илүү яг одоо байгаа нөхцөл байдалтай нэг жоохон наашин чаашин нэрвүүлэх жоохон юм маневр хийгээд гарах тийм ээ. Тийм л жижигхэн зүйл байгаа болохоос яг таны бодоод байгаа шиг ийм их хүч шаардах, ийм их шинээр бүтээн байгуулах зүйл бол байхгүй байна гэдгийг хэлж байна. За тэгээд энэ маань одоо юу ч гэж болно. Таны хувьд одоо ингээд өөрөө өөртөөгөө уулзах гэхүү зарим хүмүүсийн маань хувьд бол ингээл одоо сүүлийн үед их яригадаад байгаа дотоод хүүхдтэйгээ уулзах ч гэх юм уу өөрийнхөө яг дотор одоо би яг юу хүсэж байгаа вэ гэдгээ хайж байгаа хүмүүс байж болно. Эсвэл одоо ажил төрөл дээрээ ингээд дараагийн шатууд руу тэмүүлж байгаа хүмүүс байж болно. Эсвэл гэр орондоо өөрийгөө аав ээжийнхтэй одоо ингээд би бол ийм мундаг хүүхэд шүү ч гэдэг юм уу те эсвэл хань ижилдээ би бол ийм мундаг хүн шүү гэдгээ ингээд харуулах га тэрийгэ батлах гад яваад байж байгаа хүмүүс байж болно. Энэ нь ерөнхий энергийн л ярьж байгаа болохоос биш энэ ингээд таны амьдралд ямар ч хувилбараар ингээд өөрчлөгдөж болно гэдгийг хүлээж аваарай. Гэхдээ ямар ч л байсан энэ нэг их улайраад хичээгээд зүтгээд байгаа зүйл чинь тэгж их хичээх шаардлагагүй зүйл байна. Энэ дээр битгий хүчин алдаач. Энийг ингээд ивэрхэн эвтэйхэн даваад гараач гэдгийг сахиусууд нь хэлээд байна. За тэгээд таны хүсэж байгаа тэр юуч байлаа гэсэн тэр зүйл рүүгээ хүрэхэд хамгийн том саад болж байгаа ихтгэл үнэмшил юу байна? Хамгийн буруу бодоод байгаа тэр ихтгэл үнэмшил юу байна гэдгийг харж үгэй. За ер нь бол одоо энэ мэргийг үзэж байгаа энэ хүмүүс маань миний бодлоор айгүй их юм юу хүмүүс байна. Өөдрөг сэтгэл зүйтэй маш ямиг ингээ сайхнаар боддог тийм ээ. Юмны одоо ер нь бол одоо бидний амьдралын хууль гэж яриад байдаг тий. Тэр тусмаа юм сүнслэг мэдлэгийг нэлээ их судалдаг. Яавал зөв, яавал буруу юм тийм ээ. Тэднийг ингээд айгүй сайн мэддэг, ухамсаралтай бүр ингээд дотоод сүнсээрээ ухамсарлаагүй ч гэсэндээ ил ухамсарынхаа түвшинд тэрнийг ингээд ойлгодог, тэрний төлөө үйлдэл авдаг, тэрийг уншдаг, судалдаг, ингээд уншиж судлаад тэрнийг ер нь ингээд мэддэг хүмүүс байна. Тэгээд сахиусууд нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр хоошин татаад байгаа ихтгэл үнэмшил гэхээсээ илүү зүгээр бүх зүйлийг ингээд нуруундаа тээж яваад байгаа тийм ачаал байна. Бусдаар бол яг ингээд учиргүй юмыг одоо буруугаар бодоод буруу замаар яваад буруу юмыг сонгоод байгаа юм алгаа айгүй их хичээгээд байна, зүтгээд байна, зөв замаар яваад байна. Гагцхүү зөвхөн ачаа нэгтээд байна. Бас ингээд
бүх юм надад утга учиртай, бүх юм хэрэгтэй гэд ингээд нэг талаар нь харахаар зөв одоо үзэл бодолтой юм шиг хэрнээ нөгөө талаараа ингээд өөрийнхөө тархийг үнэхээр их ачааллуулад байна. Магадгүй ингээд та хэд маань ингээл нэг өдөр ч ингээд тархиа амраахгүй байнга нэг юм уншаал судлаад энэ нь надад хэрэгтэй мэдээлэл, тэр нь надад хэрэгтэй мэдээлэл, энэ өөр илүү яадгийн бол ахаад одоо би ингээ урагшлахад надад одоо өөр ямар илүү чадвар хэрэгтэй юм болч гэдэг юм уу те. Та хэд бол хангалттай хичээсээ эн чинь болно гэдэг байгаа байхгүй юу. Ахиж битгий өөрийгөө ачааллуулаа, ахиж битгий илүү ачаа ингээд нуруунд дээр овоолоод вэ. Өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлага, хуримтлуулсан мэдлэг, өнөөдрийг хүртэл хичээж байгаа бүхэн чи хангалттай тэрнийхээ жоохон үржил шимийг нь хүртээд жоохон газар даад, жоохон тайвшраад яг өнөөдөр хүртэл явсан бүх зүйлээ ингээд тунгаагаад бидээ шингээгээд гэх юм уу те. Ингэх цаг үе байна. Тэгээд ингээд нэг хэсэг амраад хэсэг тайвшраад ирэхээр угаасаа та өөрийгөө ямар их зүйл сурсан, ямар их зүйлээс ингээд туршлага хуримтлуулсан бэ гэдгээ ухаарнаа. Тэгхгүйгээр яг одоо бол ерөөсөө мэдээлэн сураалын аваалын одоо цэцгийг услахад хүртэл одоо хязгаартай шүү дээ. Тэр чинь өдөр болго ингээд шанах ус хийгээд байхгүй шүү дээ. Яг тодорхой хэмжээгээр тодорхой хэмжээний ус хийж усалж иж тэндээс яг гоё цэцэг дэлгэрч яг гоё үржил шимээ өгнө. Та хэд маань өөрийгөө бүр ингээд шалбайтлан усалчихсан байна. Одоо жоохон услахаа болоод тэр хөрсөндөө тэр ус чинь шингээд бийжээд дэлгэрээд цэцэглээд тийм ээ. Одоо өдий хүртэл явсан үр дүнгээ жоохон амтлаад хүртээд мэдрээд жоохон тайвшрий. Жоохон газардий. Тэгээд амс хийгээд эдгэр ингээд шингээд ирэхээр угаасаа цаг нь болохоор энэ ус шингээд та ингээд гоё үжил шимээ хүртээд ирэхээр цаанаасаа ахаал хөглөгдөөл ахаал та урагшлахааг хичээх болон ахаал хүссэн хүсээгүй ингээл амьдрал чинь өрнөгөөр өрнөн бүр хэд их хичээгээд ахаа жоохон ойлгох хэрэгтэй байна гэж сахиусууд нь хэлж байна. За тэгээ ер нь би бол одоо ингээд өөрийг нь хоош татж байгаа сөрөг ихтгэл үнэмшлийг мэдээд тэрний утга учирыг мэдээд тайлын мэдээ гэж ер нь энэ мэргийг эхэлсэн боловч та хэдэд ингээд сөрөг ихтгэл үнэмшил гэдэг зүйл ерөөсөө бараг байхгүй шохуу зөв яваад байгаа гагцгүй ачааллал ихтүүлдэг тийм зүйл байгаа нь та өөрийгөө уг нь болцсон байгаа хэрнээ болоог байгаагаар мэдрээд байгаа харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр энэ ачаануудаа жоохон хөнгөлөөд өгөө. Тэгэхээр одоо энэ ачаануудыг одоо хэрхэн ангилах вэ гэх юм уу те сайн муугаар нь ялгаад алийг нь авч явах юм, алийг нь үлдээх юм бэ гэдэг дээр хүчээр авъя гэж шийдлээ. За, үйл хөдлөлчин бол одоо болж байна. Таны ингээд өөрөө бодоод тийм ээ үйлдэл авж байгаа энэ зүйл чинь бол болж байна. Та үйлдэлээ ингээд авахаа битгий зогсоогоорой. Энэ бол таныг ингээд урагшлуулж байгаа хамгийн том хүчин зүйл мөн шүү. Гагцхүү сэтгэл зүйгээ жоохон дар гэх юм уу? Одоо тэрийг юу гэж тайлбарлах вэ? Сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдрэх хэрэгтэй. Тэр тал дээрээ жоохон уян хатан байгаад та болохоор өөрөө ингэж бодоод ах шиг байна. Би одоо 100 шат алхаж ижил дээшээ ингээд алхаж авирж гарч тэр 100 шатны дээр гарч ижил миний сэтгэл дүүрнэ гэж бодоод байгаа хгүй. Гэвч 100 шат гарахын тулд та эхний 10 алхмыг хийлээ гэдэг бол маш том хичээл зүтгэл, маш том тэмдэглэх зүйл. Тэгэнгүүт тэн дээр та өөрийгөө урамшуул тэрийг та мэдэрч байж цаашаа явахгүй бол шууд 100 дээрээ очихгүй тэр 100 хүртэл очих 99 шатыг ямар ч аз жаргалгүй баяр хөөргүй даван туулах гэдэг аахгүй юу. Тийм бишээ. Эхний нэг шатаж байсан та тэрэнд ингээ хүндэтгэлтэй хандаа, талархалтай хандаа. Ер нь бол та өөртөө маш том баяр хүргэх, маш том одоо юм урам өгөхөөр зүйлийг хангалттай бүтээсэн, хангалттай явцсан байгаа. Тэгээд тэрнийгээ
Мэдрээд үйлдэлээ хийх юм бол танд бүр илүү хөнгөн байх болно. Бүр илүү гоё амттай байх болно. Ялалтынхаа тэр амтыг, баярыг тийм ээ гоё сэтгэл дүүрэн байдлыг мэдрээд урагшлах хэрэгтэй шүү. Бусдаар бол таны явж байгаа зам зөв, таны хийж байгаа үйлдэл зөв гэж хэлж байна. Гэхдээ тэрийгэ жоохон амтлаад өг, жоохон мэдрээд өгөө гэж сахиусууд нь сануулж байна. За үнэхээр гоё эерэг бодолтой, эерэг сэтгэл зүйтэй сайхан хүмүүс байна гэж би харж байна. Тэгээд миний өмнөх бичлэгэн дээр гоё сэтгэлдлүүлтэйгээд надад гоё намайг гоё дагаад, намайг дэмжиж, урам өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь амжилт хүсье.